Баярлалаа гişүүдийн өнөөдрийн өглөөний мэндийг хүргэе. За ер нь яг энэ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байгаа нөхцөл байдал дээр ер нь бол энэ үеийн засгийн газрууд ингээд хөтөлбөр одоо дэвшүүлэл ингээд явдаг. Гол нь энийг нэг гişүүдийн яриад байгаа зүйлүүдийг манай энэ засгийн газрынхан бас нэг сайн ойлгоод өгөөсөө гэж бодоод байгаа. Гişүүд болгон давтаад байгаа ч нэг стандарт оруулж ирэл ингээд батлуулаад ингээд энэ цаашдаа хэрэгждэггүй бол озгон маягтай зүйлүүд болоод байна гэдэг. Тэгэхээр энэ дээр энэ дээр ер нь бол засгийн газрын зүгээс үл яг салбар дээр эхний ээлжинд хийж хэрэгжүүлэх зүйлүүдээ барьж аваад ер нь энд одоо суугаа их хурлын гишүүдэд бодтоор бас нэг харуулад өг нар дэрэг чинь бас хүлээж байна. Үнэхээр энэ Монгол Ардын нам засаг барьснараа эдийн засгийн хүндрэлээс одоо бодтоор гаргачих ийм л одоо горилго тээж байгаа шүү дээ. Тэгэхээр бид энэ дээр бол ялангуяа энэ сангийн яамтай бас нэг зарим зүйлүүдийг бас ярмаар байгаа юм аа. Сангийн яам одоо төсөв хэлэлцэж байгаа. Төсвийн одоо жишээ нь төсвүүдээр бол нэлээд одоо хүндрэлтэй асуудал гардаг. Төсвүүдээр 17 оны төсвөө батлуулах сангийн яам бол одоо нойр хоолойгоо зүтгэж байгаа. Хажуугаар нь энэ эдийн засгийн хүндрэлээс гарах бас төлөвлөгөө боловсруулж байгаа гэл. Тэгвэл нь хажууд чинь ерөнхий сайдын хажууд үндэсний хөгжлийн газар гэж байгуулагдсан чигүүргийн энэ газар дээр ер нь ажил үүргээ хоомоор авчихна ч одоо. Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхой болгож өгмөр байгаа. Тэгэхгүй бол одоо шинэ одоогийн байдлаар энэ сангийн яам дээр санхүү хөрөнгө оруулалт эдийн засгийн одоо бүх одоо бодлого зангидаг таад тэгээ нөгөө эрх мэдлийн харамтлан гэгчээр хоорондоо зөрчилдөөд үйл ажиллагаа нь уйлдаж өгдөг. Тэгвэл яах гэж энэ үндэсний хөгжлийн газар гэж ерөнхий сайдын дэргэд энэ тохиромжтой агентлаг байгуулсан юм бүтцээрээ. Тэгээ энийг бол их хурал дээр ч гэсэн бас ярмаар байгаа гişүүд. Тэгээ үндэсний хөгжлийн газрыг эсвэл одоо үндэсний одоо хуучнаар бол юу гэдэг лээ? Үндэсний хөгжлийн шинжилгээ хороо гэж байсан. Одоо дэлхийн хөгжилтэй хөгжиж байгаа бүх улс орнуудад энэ үндэсний хөгжлийн яам, үндэсний одоо хөгжил шинжилгээ хороо гэж байгаа шүү дээ. Би даасан том статустай. Сангийн яам нь хажуудаа төсөв болон бусад одоо энэ зүйлүүдэд хариуцсан явдаг. Үндэсний хөгжлийн одоо хөгжил шинжилгээ хороо нь үндэсний хөгжлийн яам нь одоо бидний яриад байгаа энэ эдийн засгийн хямралаас гарах хөгжлийн бодлого төлөвлөлт урт болон дунд хугацааны бүх одоо бодлогоо гаргадаг шүү дээ. Тэгээ бүх нэг юм дээр аваачаа зангидал тэгээ сүүлдээ нөгөө даахгүй нохоо болов хураана гिचээр. Тэгээ сүүлдээ энэ улсуудынхаа амд орж штэ бүгдээрээ. Яг өмнөх засгийн газрын үед яжсэн тэр 34 дугаар тогтоол гарч ирсэн тэ тэр төгшнө. Тэрийг буцаагаад одоо ингээл жилд нэг засгийн газар нь копидаал ингээл явдаг шиг жишээ юм болчиход штэ. Энийг бас бодмоор байна. Хоёрдугаар төрөл би зарим нэгэн гишүүд бас хэлмээр байгаа. Энэ валютын ханшны өөрчлөлттэй холбоотойгоор нэлээд чанга дуурж ах шүү байна. Валютын ханшаа бариач 2400 2500 хүрлээ гэл. Хин юм болгоц юм. 8 тэрбум доллараар өнөөдөр валютын интервенцийг 4 жилийн хугацаанд Төв банк хийж ирсэн биз дээ. Үнэн шүү дээ ч угс. Одоо Төв банк чинь бараг хасахтай явж байгаа. Хасах 1.3 орчим тэрбум долларын алдагдлаа шахуу явж байгаа ш. Тэр хятадын swap-ыг хасвал тэгэхээр энэ ер нь бол хариуцлага сахилгаатай гэдэг юмнаас эхлээд өөрсдөөсөө бид нараас хайж өөрсдөөсөө эхэлж тэр юмудаа асуумаар байгаа юм бол. Одоо өнөөдөр энэ валютын ханшиг барих гэхэлэр чинь валютын нөөц Төв банк улсаа үнэхээр яг тэр мөнгөний чангууд мөнгөний хатуу бодлого гэдэг бодлогын хүүгээ 15% төрөхөөс өөр ямар ч арга байгаагүй шүү дээ. Энийг яагаад гişүүд нь хэлдэггүй. Өөр бидэд гарц байхгүй шүү дээ. Интервенц юу? Хэдээр ямар одоо валютаар бид интервенц хийх юм дүүл. Одоо байгаа нөөц нь тэр swap-ыг хасаагүй бол 1.3-оор бараг орж байгаа ш тасруу. Тэгээ энэ мэтлэн зүйлүүдээр манай их хурлын гишүүч гэсэн бас жоохон дуурмаар юм бол. Тэгэл зарим нь одоо тэгэл нөгөө улсуудын саналыг дагаал таны саналтай саналыг байна гэж. Үгүй шүү дээ. Урд хийсэн үйл үүрэг яахлаар бид нэр одоо жишээ нь зөв юм зөв буруу юм бас хэлэх ёстой шүү дээ. Тэгээ сангийн яамныхын энэ одоо сангийн яамтай би энэ ялангуяа энэ төсвийн тухай хууль болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулаад энэ улсын хөрөнгө оруулалтын одоо хөтөлбөр боловсруулах, эдийн засгийн нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулах, олон улсын зээл одоо тусламжийн бодлого гэдэг энэ үднийг бид хооронд нь бас жоохон ялгаж салгаж өгөхгүй бол бас болохгүй байна. Ахаа дээрэс нь үндэсний хөгжлийн газрыг энэ хөгжлийн банкны тухай хуулинд өөрчлөлт оруулаад энэ хөгжлийн банктайгаа үндэсний хөгжлийн газрыг уяачтай энэ ч. Үнэхээр хөгжих гээд байгаа бол хөгжлийн бодлого төлөвлөлт ярих гээд байгаа бол наад үндэсний хөгжлийн газар жоохон гаргаж ирлээ. Тэгээ сангийн яамдаа дарагдаад яваад байдаг.
За зүйтэй. Энэ үндэсний хөгжлийн газар руу энийг голж боловсруулж оруулах хэрэгтэй юм л да. За аюур сайхан гишүүн